Бид газрын албаных нийслэлийн газар зохион байгуулалтын албаны түүхт 30 жилийн ойд зориулав. Газар оршин тогтнох үе амьдран байх үеийн үндэс. Газар үгээ бол эх нутаг тусгаар тогтнол улс үндэстний тухай ойлголт үгүй. Үүх түүх өв соёл хөгжил дэвшил бүтээн байгуулалт алс ирээдүйн тухай бас л үгүй. Газар шороон дээр л түүх үргэлжлэх учиртай. Газар бол энэ улсын өмсгчд ярьдаг. Өнгөөр солонго татдгийн газар таагийнх соёмбот талбайгаа өндөрт манддгийн газар таагийнх. Газрын албанд ажиллана гэдэг бол маш их хэцүү. Гэхдээ айгүй нэр хүндтэй ажил. Миний нутгийн газар шороноос бурхан гуйсан ч бүү гэдэг ийм үгийг бас дотроо бас бодож авдаг. Газрын харилцааны байгууллагын гол үндсэн бас нэг үүрэг бол Монгол улсын хөлийн бүрэн бүтэн байдалд маш том хувь нэмэр оруулдаг ийм одоо төрийн байгууллага байна. Нэг хамгийн бахархалтай зүйл нь хүний алгыг дээш нь харуулдаг. Ийм буянтай ажил хийдэг хүмүүс. Зах зээлийн нийгэмд ер нь бол огт байхгүй байсан тийм харилцааг манай алав 30 жилийн түүхэнд нэр төрттэй биелүүлж ирсэн. Энэ бол 1990-ад оны Улаанбаатар. Харин энэ бол өнөөгийн бидний амьдран суугаа Улаанбаатар хот. 90 он хүртэл бол энэ газрын харилцааны асуудлыг хөдөө аж ахуйн яам хариуцдаг. Гэхдээ тэр үеийн гол асуудал бол яг газрын харилцааны юун чиглэдэг байсан гэхээр хөдөө аж ахуйн зориулалтын газар. Газрын харилцааны зураг төсөл зохион байгуулалт нь бол ихэвчлэн хөдөө аж ахуйн эдлбэр газар дээр явагддаг байсан. Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг хөдөө аж ахуйн эдлбэр газар эзэлдэг байсан. Улаанбаатар хотод бол газрын алба байгаагүй. Зүгээр энэ асуудлыг 95 оноос өмнө бол Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газар, хот байгуулалтын газар гэдэг газар хариуцж байсан. Түүхэн эгзэгтэй ээдрээтэй жилүүдэд цас сагалан мөр гаргаж ачааны хөндийг үүрсэн нэгэн хамт олон байх. Энэ бол алтан твшийн хөндий хүн чулууны хонхорт өөрсдийн түүхээ хагас жарны туршид хөдөлмөрөөр зүтгэлээрээ газрын зурагтайгаан бичсэн нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхан. Газрын асуудал нийгмийн суур харилцаа учраас газрын харилцааны асуудлыг зах зээлийн нийгэмд тэр харилцаанд шилжүүлэх ийм зайлшгүй шаардлага гарсан. Ингээд 1994 оны 11 сарын 11-ний өдөр Монгол Улсын их хурлаар газрын тухай хуулийг баталсан байдаг. Зарим хуульчид одоо бид нар бол энэ бол Монгол Улсын үндсэн хуулийн дараа орох Монгол Улсын хоёр дахь том хуулиа гэж үздэг. 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дугаар А276 Улаанбаатар хот нийслэлийн газрын алба байгуулах тухай. Нийслэлийн газрын албаны дарга өгөөд Улаанбаатар хотын газрын ерөнхий даамдаар Жанлав авагт наран цацралтыг томилсуваа. 96 оны одоо 1 сарын 8-ны өдрийн 1 номерын тушаал наран цацралтын тушаал Монгол Улсын нийслэлийн газрын албаны ажилтнуудыг томилсон, ажиг үүрэг дүрмийг баталсан ийм тушаал байгаа. Энэ 20 хүн дотор бол одоо энэ ихэнх нэг 5 6 10-аад нь бол дандаа нэг үйлчлэгээний ажилтан ягтлан тэгэл бичиг хэрэг тэгээд боловсрогч ингээд байгаа ш тийм ажилтнууд байдаг. 10-аад нь бол газар зохион байгуулагч нар тэгээд тэдний нэг дүүрэг хариуцсан нэг мэргэжилтэн. Хамгийн анхны газар зохион байгуулагч гэвэл Чингэлтэй дүүргийг хариуцсан газар зохион байгуулагчаар би ажиллаж байсан. Сүхбаатар дүүргийг Төрбат гэд залуу байсан. Баян гол дүүрэг бол Ган Зориг гэж залуу байсан. Баян зүрх дүүргийг Бадам Сэрэж, Сонгон хайрхан дүүргийг Соёлхүү гэд 4 6 газар зохион байгуулагч байсан. За ахлах мэргэжилтнэр бол намайг томилсон байдаг. Тэр үед нөгөө хилдэс мэлдэс гэж байгаагүй. Би одоо юу гэдгийг орлогын хэмжээний ажилтан байсан. Ингээд бид нар ажилдаа орсоо. Үнэн дээр сонгосон нийгмийн гол оршин тогтнох үндэс суурь цаашдын хөгжлийн үе хаалга нь газрын харилцаа байлаа. Нийслэлийн газрын алба хэмээх байгууллага албан ёсоор байгуулагдсан нь Улаанбаатар хотод газрын харилцааны асуудал эрхэлсэн мэргэжлийн бие даасан анхны байгууллага болсон юм. Түүх ингэж эхэлсэн, харин цааш ингэж үргэлжлэнэ.
зах зээлийн нэгэнд нийслэлд газрын харилцааг зохион байгуулах маш олон эрхийн актуудыг одоо боловсруулж нийслэлийн төр захиргааны байгууллага иргэдийн төлөөлөлтийн хурлын шийдвэр гаргуулсан тогтоолууд гаргасан байдаг. За түүний нэг нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын 86 дугаар тогтоол гэж. Энэ тогтоолоор нийслэлд одоо газрын эзэмшүүлэх, ашиглуулах журмыг баталсан байдаг. Энэ тогтоолоор бол одоо тэр газар зохион байгуулалт хийх арга хэмжээнүүдийн тодорхой чиг үүрэг үйлдэлүүдийг тодорхой тусгасан ийм тогтоол 86 дугаар тогтоол гарсан байд юм аа. Ерөөсөө газрыг үн цэнтэй болох зах зээлийн харилцаанд орох тэр харилцааг эхлүүлсэн тийм л бодлого байсан. Өөрөөр хүмүүсийг өмчтэй болох эхийг тавьсан. Нийслэлийн газрын алба байгуулагдсанаар томоохон ажлууд төр засгийн хэмжээнд ч нийслэлийн хэмжээнд ч газрын албаны хэмжээнд ч өрнөлөө. Улсын их хурлаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинжилэн тогтоосноор 470,444 га газар нутагтай боллоо. Анх бид ямар газрын албанд ороход манай газрын албачин хотын захиргааны одоо хуучин хотын захиргааны байрны яг одоо хойд тал буюу баруун талд нь одоо л Эрдэнэс тавнлогоо юу да тэр байшинд анх байсан. Одоо биднэрт энэ шинэ нэр томьёо гарсан баталгаажуулах гэж. Энэ газрын эрхийг нь одоо ингээ баталгаажуулах юм ажлыг бол их олон жин чинь одоо хичнээн 100,000 аж ахуйн нэгж байгууллагууд байж байгаа шүү дээ. Хуучны юу системээр тэрний шинэ газрын тухай хуулийг зохицуулан өөрчлөн зохион байгуулах ажлыг бид нэр хийсэн юм аа. Тийм учраас тэр газар ололтыг газрын албатай их холбон ярьдаг. Энэ одоо сүүлийн байгууллагын сонсгоч 10 хэдэн жилийн хурц газрын албад бууд худалдаагаар олгож байсан. Тэрнээс энд шинэ газар олгоё. Энэ иргэнд энэ аж ахуйн байгууллагад гэдэг асуудлыг бол газрын албан шийддэг байсан. Энийг хаанах шийддэг байсан гэхлээр хотын ерөнхий төлөвлөгөөний газар гэж. Нэгийн харьцах нь 25,000 масштабтай байр зүйн тоон зураг хийгдсэн. Байр зүй хөрс ургамлын цахим зураг бүхий зурган мэдээллийн анхны санг байгууллаа. Анхны газар зүй мэдээллийн системийн програм хангамж, техник хэрэгсэлтэй болж цахим зурган мэдээллийн сангийн эхлэлийг тавилаа. Өнөөдөр тэдний хийсэн ажлыг орон зай мэдээлэл технологийн хэлтсийнхэн үргэлжлүүлж байна. Тэд өөрийн ажилдаа орчин үеийн техник технологиудыг ашиглан маш өндөр наривчлалтай газрын зургууд болоод бусад ажлыг хийж байна. Орон зай мэдээлэл технологийн хэлтс бол одоо энэ газрын албаны бас нэг салшгүй хэсэг. Тэгээд бид нар бол газрын мэдээллийн системийн одоо хэвийн үйл ажиллагааг хангах, одоо шинэ орчин үед нийцсэн технологи шийдлүүдийг нэвтрүүлэх, мөн энэ одоо програм хангамж болон компьютер, сүлжээ, техник төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг анхаар ажиллаж байгаа ийм одоо үйл ажиллагаа хийдэг хэлтс байгаа. Тэгээ өдөр тутам одоо энэ бусад хэлтс албадын одоо хэвийн компьютер техник төхөөрөмжийн хэвийн ажиллагаа болон энэ дээр л анхаарч ажилладаг одоо бас нэг сашгүй хэсэг нь байгаа энэ газрын албаны. Манайх одоо орчин үед бас энэ дроныг нэлээд ашиглаж орто зураг үлдэж мөн энийг судалгаанд албаны хэрэгцээнд одоо зориулж одоо энийг бас нэвтрүүлж бас зургийг байнга дроноор зураг авч нэвтрүүлж одоо ажиллаж байгаа. Энэ нь бол одоо бас мэрэгчлэлтэнгууд гадуур явахгүй судалгаагаа бас суурин хийх юм боломж нөхцөл бүрдэж байгаа. Ажлын бүтээмжээс өндөрсөж байгаа. Энийг бас үеийн үед нэвтрүүлж ажиллаж байгаа нь бас онцлог байна. Бүрийн үйлчлэгийг илүү ойртуулж нийслэлийн газар зохион байгуулалтын албаднаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 27 ширхэг киоск машиныг байршуулан ажиллаж байна. Тус киоск машинаар иргэд газартай холбоотой бүх төрлийн үйлчлэгийг авах бөгөөд одоо газрын кадастрын зураг хэвлэх, гэрэг гэрчлэгийг, кадастрын зураг бүх зүйлийг хэвлэж болно. Анхны газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүүхдийн ордон зохион байгуулж 100 гаруй иргэн аж ахуйн нэгж байгууллага оролцож 220 м2 газрын анхны үн 234,750 төгрөгөөс 19 сая төгрөгийн үн хүрч газар эзэмших эрхийг олгож байжээ. Энэ бол монголчуудын газрын тухай ойлголт харилцааг үндсэндээ өөрчилсөн үйл явдал байлаа. За энэ манай дуудлага худалдааны анхны цам байна. За энэ хайрцаг нь болохоор тухайн дуудлага худалдаа одоо бүртгэлийн хайрцаг байгаа. Иргэн аж ахуйн нэгж маань өсөлтөө энэ хайрцагаар авчирч хийж бүртгүүлээд за тэгээд энэ анхны дуудлага худалдааны цанг маань болохоор манай газрын албаны ганхуу ах маань зохиж нээжсэн байгаа.
За нийслэлийн газар зохион байгуулалтын биржийн хилцэн маань 2023 онд яг албан ёсоор бүтцээ батлаад яг шинээр байгуулагдсан байгаа. Техник технологийн ололтыг газрын биржийн хилцэн хамт олон өдөр тутмын ажилд ашиглаж байна. Тэд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг танхимаар болон сахимаар зохион байгуулж байна. Газрын биржийн хилцээхний энэ ажил иргэддээ хүндрэл төв багтай ил дод үйлчилгээг илүү ойртуулсан хэрэг. Энэ ажлыг сомхон бөгөөд чадварлаг хамт олон гүйцэтгэв. За тухайн дуудлага худалдаа аль дуудлага худалдаанд оролцох ч байгаахан доотлын одоо энэ дэлгэрэнгүй хэсэг дээр дарснаар тухайн дуудлага худалдаатай холбоотой бүх мэдээллүүд мань гараад ирнэ. За тухайн байршлаа бол Google Maps гээд дараад энэ дээрээс ингээд тухайн байршлаа бол яг аль хэсэгтэй нэг ингээд хараад нэг талбарын мэдээлэл, за газрын үнэлгээний мэдээлэл, бүх мэдээллүүд маань ороод ирсэн байгаа. За эндээс болохоор дуудлага худалдаанд оролцох гэж дараад системээрээ оролцчихно гэсэн үг. Энэ бол 2025 онд тулсан дуудлага худалдаа. Дашчойлын хэдийн баруун талын 3150 м2 газрыг танхимын дуудлага худалдаагаар 9 тэрбум 320 сая төгрөгөөр зарсан нь 30 жилийн түүхэнд хамгийн өндөр үн хүрсэн тохиолдол юм. Шинэ мянган гарлаа. Газрын тухай хуучин ойлголт үеийн өнгөрөөж иргэд газрын харилцаа түүнийг ашиглах эзэмшгийн ач холбогдлыг илүү ойлгох боллоо. 2002 онд бид энэ нийслэлийн иргэдийн хурлын одоо энэ чуулганд анх удаа ерөнхийлөгөө батлуулж авсан. Тэгээд хот байгуулалт төлөвлөгөөд уялдуулсан, газрын бүсчлээ тогтоосон. Тэгээд бүсчил тогтоосноор ч газрын үнэлгээнд тодорхой болсон ангиллуу. Тэгээд энэ өнөөдрийн Улаанбаатар хотод төрөлдрүүлж байгаа энэ газрын төлбөр чи ерөөсөө эргээгээл энэ хотын бүхэл одоо үйлчилгээнд эргээгээ зарцуулагдж байгаа юм. Тэгээд ингээд бүх газар эзэмших, газар өмчлүүлэх гэрчлэгээний загваруудыг бид нар боловсруулж эрдэнэ төвчний хурлаар батлуулан ингээд өнөөдөр олгож байна. Тэ ашиглуулах, эзэмшүүлэх ийм гэрчлэгээнүүд байна. Эдний үед бид бүгд энэ газрын алуун нийслэлийн одоо манай хамт олон энэ салбар энэ бүгдийг одоо хийж өнөөдөр одоо нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж байна л да. Мөн тухайн үедээ нийслэлийн газрын харилцаа хот байгуулалтын газар нэртэй боллоо. Үүнтэй уялдан 2000 оноос эхлэн хотын 9 дүүрэгт газрын харилцаа хот байгуулалтын мэргэжлийн албыг байгуулсан юм. Төвийн 6 дүүрэгт газрын алба байгуулсан. Сүүлд яг аслагдсан 3 дүүрэгт бас газрын албад байгуулагдсан. Тэгээ өнөөдрийн энэ схемээр ингээд ажиллаж байна л да. Тэр үед одоо нийслэлийн газрын албаны дарга нь Жаданбын Даваабатар гэж байсан. Одоо ч ахуйд байж ажиллаж байна. Тэр хүн саналаа өгөөд тэгээд ингээд би анхны даргаар нь томилгож байсан. Баян зүрхийн газрын албанд анх одоо даргаар нь Навгааны Батчааргал гэдэг одоо томилогдож ажиллаж байсан. Одоо бид хоёр Нямжуугийн Эрдэнэ цэцэг бид хоёр одоо араас нь бид гурав анх энэ газрын албаны тулгын 3 чулууг тавьжлаа. Энэ бол Баян зүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаных. Улаанбаатар хотын хамгийн том дүүргүүдийн нэг бөгөөд 124.4 мянган га газар нутагт 400 гаруй мянган хүн амьдран оршинсон. Өдрөөс өдөрт хаяа тэлэн байгаа тус дүүргийн газартай холбоотой бүхий л ажлыг эдгээр хүмүүс чирэг дэлгүүрээр гүйцэтгэв. Баян зүрх дүүргийн хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд за 1192 ширхэг гараж чөлөөлсөн. Энэ нь бол одоо нийтийн эзэмшлийн орон сууцны гаднах талбайд зөвшөөрлгүйгээр барьсан одоо гаражууд байж байгаа. За энэ чөлөөлсөн нийтийн хэлбэрийн талбай нийт бол 1.7 га болсон. За энэ чөлөөсөн талбай дээр дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар одоо догчлолт хийгдээд явж байгаа. Одоо догчлолтын явц бол одоо 50% биелэлттэй байж байгаа. За энэ бидний зогсож байгаа хэсэг бол одоо Баян зүрх дүүргийн 4, 7 дугаар орны нутаг дэвсгэр дээр нийт 67 гараж байсныг чөлөөлөөд одоо догчуулаад автомашины зогсоол, явгууны одоо саад, за мөн ногоон байгууламж байгуулсан юм байдалтай байж байна. Баян зүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны пэйж хуудасаар ингээд дамжуулан мэдээлэл хүргэн ер нь аль болох ингээд хүн сурталчилгаа, түргэн шуурхаа үйлчлэх зорилгоор ингээд цахимаар бол үйлчлэгийг бол явуулан ажиллаж байна. За одоо 2025 оны онд ихэд бол
бид бол захимаар нийт одоо 115 мэдээллийг хүргэсэн байна. За тэрийг бол одоо давхарцсан тоогоор 107 мянган иргэн бол хүлээн авч мэдээлэл авсан. Харин энэ хүмүүс бол Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны. Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаныхан өөрийн дүүргийн газар нутгийн онцлог, хүн амын нэгтгэл гэх мэт зүйлсийг харгалзан хот байгуулалтын салбарт төрөөс баримтлах бодлого, газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, хот байгуулалтын тухай, кадастрын зураг болон кадастрын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж байна. 200 орчим байршилт нийтдээ 6.3 га газар буюу 3500 орчим гаражийг чөлөөлсөн байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж, автоцом болон явган зам, хөнгөчийн тоглоомын талбай, ногоон байгууламж гэх мэт зүйлүүдийг одоо нэмж хийх шаардлагатай учраас энэ эдгээр одоо талбайнуудыг чөлөөлж одоо та бидний хардж байгаачлан одоо энэ ийм одоо жишгээр энэ чөлөөсөн газраа тогтцуулж байгаа. За одоо бид нар энэ зогсож байгаа энэ чөлөөлж байгаа талбай бол нийтдээ 110 гараж байсан. Энийг чөлөөлөөд одоо ингээд улсын төсвийн хөрөнгөөр энэ тогтцолтыг хийсэн байгаа. Энэ дээр бол одоо нийт иргэд олон нийтэд бол маш сэтгэл хангалуун байгаа. Нийслэлийн засаг даргын 2025 оны 414 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган үеийн зам талбай үлцэн хангамжийг нэмэгдүүлэх, газрын шилтийг сайжруулах болон автозамын төвлөрүүлийг ууруулах ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо говь цогцлбарын урд талд энэ гадаад чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд говь цогцлбарын удирдлагууд маань удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулж бид бүхэн манай газар чөлөөлөх ажлыг дэмжин ажиллаж байгаа талархаж байна. Нийслэлийн Багнуур дүүргийн газар зохион байгуулалтын албаны хамт олон. Багнуур дүүргийн газар зохион байгуулалтын алба анх нийслэлийн засаг даргын 2001 оны 1-р сарын 9-ний өдрийн 22 дугаар захирамжаар байгуулагдаж байжээ. Хэдий цөөн хүн амтай хотоосоо алслагдмал хэдий ч газар зүйн байрлал эдийн засгийн хувьд Улаанбаатар хот төдийгүй Монгол улсын хөгжилд ирээдүйд томоохон үүрэгтэй дүүрэг юм. Багнуур дүүрэг маань 2017 онд бол засгийн газрын 347 дугаар тогтоолоор бол хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болсноороо бол илүү онцлог дүүрэг болж явдаг. За газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаагаа бол 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэйгөө холбогдуулан бид бол үйл ажиллагаагаа эрхэлж явуулж байна. Дүүрэгт маань бол үйлдвэр технологийн парк бол хурцтай хөгжиж байна. Мөн дүүрэг орон нутагта одоо төвийн хэсэгтээ бол тойрог автозамыг бол хийж хэрэгжүүлээд явж байна. 2013 оноос бол захим хэлбэр газар өмчлөх ажил бол анхлан бол эхэлжсэн. За захим өмчлөлөөр бол нийт дүүрэг орнууд бол Улаанбаатар хотын иргэд маань 21 мянган нэгж талбар дээр бол газар өмчлөлийн ажлыг бол эхлүүлээд явж байна. Энэ бол тухайн үеийн нэршлэр хот байгуулалт газрын харилцааны газар юм. Тэд алхдаг метр, утсан метр барин гудамж гэр хорооллоор өдөржин алхах нь цаана учиртай. 2003 он буюу дараа жилийн 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн бэлтгэлийг ханган улсын газрын тооллого бүртгэл явуулж байгаа нь энэ юм. 2002 онд нийслэлийн засгийн захимжаар энэ газрын улсын тооллого бүртгэл гэдэг ажлыг хийж гисэн. Тэгээ тухайн үед хүмүүс гайхажсэн газрыг тоолно гэж юу байсан юм бэ гэдэг. Энэ тооллого бол их хэмиг зэгсэж өгсөн дөө. Янз бүрийн зөвшөөрөлгүй байгаа газрууд бүгд ил болсон, бүгд тодорхой болсон. Тэрнээс хойш бол тэр газрын зөрчилтэй бол их тэнцэж явсан үе. Газрын бүртгэл эхлэхэд бол хүмүүс ойлгодгүй бид нэрийг одоо манай газрыг ирж хэмжиж биднээс их төлбөр авах гэж байна гэж эсрэг үүсдэг байсан. Тэгээ бид нэг 50 метрийн урт метр чирчаал техникчээ дагуулаад газрын хэмжээл явдаг байсан да. Яа одоо алхдаг метртэй, тойдэлиттэй, минзуултаа тавиад бид нар ч одоо хуучин багжаараа одоо зураглалаа гаргадаг. Тэгээд хэмждэг хүмүүст бас одоо хууж ярьж ойлгуулах гэж оролддог. Хооронд нь бас жижиг сажиг зөрчил гардаг. Ийм үед л ажил ихсэн л дээ. Тэгээ заримдаа бид нар уулын орой дээр сууж агаад зураг агиж гараараа зураад тийм ээ. Гараараа зурж агаад айлуудынхаа нэрийг бичиж байгаа. Тэгээ дараа нь очиж газар дээр нь яг эзэнтэй байхад нь хэмжиж ингэж тавьж ийсэн. Очиж хэмжиж ирчээд
цаасан кайлкын цаасан дээр тэрийгэ дүүшээр зураад тэгээд нөгөө нэг хэвлдэг машин байдаг гэсэн байхгүй юу. Тэрэн дээр ингээ хэвлээд бүх юм гараар хийж эхэлжсэн. 3% цаасыг 2% одоо хорийн цаасан дээр тавиад бичгийн машинаар газрын гэрээг анх бичдэг байсан. Газрын төлбөр ногдуулахад хүмүүс тухайн үед гайхдаг байсан. Юу газраас төлбөр авах гэж юу яриад байгаа таана гэдэг. Урд нь тийм газрын төлбөрийг төлдөг байсан хүмүүс газрын эдийн засгийн хэрэглэлд оруулахын тулд газрыг үнэлгээжүүлэх одоо үн цэнтэй болох энэ ажлууд яг тэр үеэс эхэлж хүмүүс газар гэдэг өмч, газар гэдэг ямар үнэтэй одоо суур харилцаа вэ гэдгийг ойлгуулах гэж их зовддог басаад. Одоо тэдний ажлыг нийслэлийн газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийнхэн үргэлжлүүлж байна. Тэд 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ерөнхий төлөвлөгөөг үндэслэн газар эзэмших ашиглах эрхийг газрын кадастрын мэдээллийн санд бүрдэх, жижүүрийн зураг хөтлөх, газар эзэмших ашиглах эрхийн гэрээ гэрчилгээг баталгаажуулах гэх мэт үйл ажиллагааг явуулж байна. 2002 оноос Азийн хөгжлийн банкны кадастрын зураглал ба газрын бүртгэл төслийг хэрэгжүүлж дуусжээ. Энэ бол түүхэн дэвшил байсан юм. 1995 онд одоо газар зохион байгуулалтын албаны нийслэлийн газрын алба анх байгуулагдсан цагаас эхлээд газрын суурь харилцаа ялтч байна кадастрын хэлтс дээрээ тулгуурлаад мөн эрх зүй захиргаа бүхэл зүйлүүдэд тухайд өргөжж амжааг байсан учраас одоо нэгж байжсэн. Тэгээд одоо ер нь сүүлд 2002 3 оноос эхлээд одоо сандуу дарахтаа кадастрын хэлтс анх байгуулагдаад дунд нь газар ашиглалт бүртгэлийн хэлтс. Ер нь бол олон даргуудын нөрөөдсөн. Дарга нар маань бүгд л яг тухайн үед байсан цаг хугацаанд өөрсдийнх нь одоо газрын харилцаанд хийж болох бүх ололт амжилтуудыг гаргаж чадсан. Бид одоо хуучин бол одоо цаасаар гэрээгээ байгуулад гэрчлэгээгээ хүн цаасаа одоо тийм банкнд баримтын төлөөдөр гэж очирлуулж явуулаад байдаг байснаа. Болвол одоо захимаар гэрчлэгээг нь одоо QR кодоор одоо дэлхийн өнцөг болон хаанаас ч хамаагүй утасныхаа хол утасны камер ашиглаад авах боломжтой. Мөн захим систем шилжсэнтэй холбогдуулаад газрын хаан одоо барьцаа бүртгэл одоо холбогдох одоо хууль тогтоомжинд нийцсэн бүртгэл мэдээллүүдийг бүгднийг нэг цанхнаас арах бүрэн боломжтой болсон байгаа. Ер нь цаашдаа бид 2002 оноос хийгдсэн газрын удирдлагын системд орсон кадастрын зураглал бол 2D буюу одоо 2 хэмжээст кадастрын зураглал байсан бодвол цаашид ер нь бол 3 хэмжээст 3D кадастрын зурагlalтай болно гэж зорин ажиллаж байна. Одоо эхний ээлжинд бүх Улаанбаатар хотын гудамж талбай анаас нэр хаягжилтын ажлууд хийгдэж байна. Хаягжилтын ажил ер нь бүрэн хийгдэж дуусаад систем хөгжүүлэлт маань ер нь дууссан. Бүрэн нэвтрэх ажил маань одоо хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр хаягийн систем маань ороод ирэхээр одоо бүр илүү олон амжилттай болоод ирнэ. Үүний дараагаар бид 3D кадастр зураглалынхаа ажил руу одоо орж ажиллана гэсэн тийм зорилготой байгаа. Бидний хамтдаа бүтээсэн нийслэлдэх газрын харилцааны салбарын түүхт 30 жилийн болж байна. Энэ ташрамд үе үеийн ажилтан албан хаагчид болон газрын харилцааны салбарт хувь нэмрээ оруулсан та бүхэндээ түүхт 30 жилийн ан баярын мэндийг хүргье. Бэлгийн тооллын 17 дугаар жарганы наран хэмээх усан 20 жилийн зуны ихэнх сарын бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр буюу Аргын тооллын 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын түүх, Монголын өрх гэр иргэн бүрийн хувьд түүхэн үйл явдал тохиож Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн алтан мөч байлаа. Газар өмчлөлийн ажил анх эхлэхэд бол нийслэлийн засаг даргаар Мегомбын инх болт ерөнхий сайдаар одоо намбарын инх баяр гэж ажиллаж байсан. Тэгээ хамгийн анхны гэрчлэгийг гардуулж өгтөл ерөнхий сайд ирээд айгүй тийм ясал төгөл төр анхны үнд нь гардуулж өгч байсан. Тухайн үед бол тэгээ Сүхбаатар дүүрэг дээр бол ингээд инх баяр дарга, за инх болт дарга, хотын дарга байсан. Тэгээ тэдний ирээд 01 гэсэн гэрчлэгийг за Сүхбаатар дүүргийн одоо тэр 12 дугаар хорооны иргэн одоо Алтан цул гэдэг хүнд л өгч ирсэн. Энэ бол 2003 оны 5 сарын 1-нд. Би хэдэн жилийн өмнө явж байгаад одоо баруун салаанд дөлөв зүүн салаанд нэг настай айлд орсон. Бурхныхаа юунд гомгроонд хийчихсэн байсан. Яг тэр үед бичсэн гэрчлэл яг байж ирсэн шүү. Монгол улсад иргэн болгонд, хүн болгонд өмчтөй болох тэр тусмаа газар гэдгийн үн цэнийг одоо мэдрүүлсэн он жилүүд бол яг тухайн үед бол бий болж исэн гэж би хөвдөө бол харж байдаг. Одоогийн газар өмчлөлийн хэлтс нь газар зохион байгуулалт геодэд зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны Б56 дугаар тушаалаар
хэлтсийн дарга 1 ахлах мэрэгжилтэн, дүүрэг хариуцсан газар өмчлөлийн 6 мэрэгжилтэн гэсэн бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2003-аас 2025 онд нийслэлийн 9 дүүрэгт 213,209 иргэнд нийт 11,375.8 га газар үнгүй өмчлүүлээд байгаа нь газар өмчлөлийн хэлтсийн одоогийн болоод өмнөх албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн юм. Газар өмчлөлийн хэлтс маань өнөөдөр хэлтсийн дарга 1 ахлах мэрэгжилтэн ингээд нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй одоо Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаад ажилладаг. Хэлтсийн маань хамт олонны төлөөлөл одоо төрийн албанд 2-оос 10 жил ажилласан. Мөн миний би одоо төрийн албанд 22 жил ажилласан. Ийм хамт олоноор өнөөдөр одоо нийслэлийн иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаа ажиллаж идэг. Тухайн жил бүр ингээд нийслэлийн иргэдийн хурлаар иргэнд өмчлүүлэх газрыг батлагдаад түүний дагуу энэ ажил зохион байгуулагдаад явдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 212 мянган иргэнд газрыг өмчлүүлэхийн ажил маань хийгдээд байна. Тухайн ажил маань жил бүр энэ одоо хан дээр заасанчлан яг энэ тоо ёсоор ингээд хийгдээд өнөөдөр 212 мянган иргэнэ бид одоо газрын нэгдмэл сангаас иргэн бүрт тэгээ өмч болгоод тасалж өгж байгаа энэ газрын өмчлөл гэдэг энэ эрхэм ажлыг амжилттай хэрэгжүүлж явж байгаа. Энэ ажлын хүрээнд мэдээж энэ хууль маань 2022 онд батлагдаад 3 оноос хэрэгжсэн буюу нийт 23 жилд Ахмад үе маань болон одоо дунд үе бидний энэ одоо залуучуудтай нийлээд энэ ажил маань одоо хангалттай сайн амжилттай явж байгаад бол миний бие болоо хэлтсийн маань хамт олон бахархан ажилладаг байгаа. За газар өмчлөлийн хэлтс нь залуу үеийн төлөөллөөр бүрдсэн. За урлаг спорт дороо одоо авиастай одоо хамт олондоо одоо манлайлан ажиллаж байна. Энэ бол нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаныхан. Налайх дүүрэг Монголын ууган уулуурхай ажил төрийн төв, өнөөгийн хөгжлийн нэгэн тодорхойлогч дүүрэг болоод байна. Цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй тус хамт олон Монгол улсын тэр дундаа Налайх дүүргийн иргэдээ өөрийн өмчийн газартай болох хөлсөд зүтгэсээр байна. Байгалийн үндсгэлэнд гориг тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс, зүүн болоод зүүн өмнөд авт замын зангила, иргэдийн суурьшил, аж үйлдвэрийн гээд газрын харилцааны олон хэлбэр энд оршино. За Налайх дүүрэг маань уул уурхайн түүхэн суурин дээр байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл хот төлөвлөлт газрын харилцаа ихтэй хөгжиж буй бүс нутаг юм аа. Монгол улсын авт замын хэвтэй болон босоо тэнхлэгийн огтлцолд оршдог. Авт зам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн. Мөн дулааны их үүсвэртэй нийслэлийг цэвэр усаар хангах дэд их үүсвэртэй шууд холбогдсон онцлогуудтай. Нийт нутаг дэвсгэрийн 40% бол горь тэрэлжийн байгалийн цогцлборт газрыг бол эзэлдэг. Энэ утгаараа бол манай дүүрэгт аялал жуулчлал бол төлхөө одоо хөгжсөн. Логистик, тээвэр, аялал жуулчлал, аж үйлдвэртэй энэ бүсүүд бол маш ихээр одоо сүүлийн үед бол хөгжиж ирж байна. Манай албаны үйл ажиллагаа нь газар ашиглалт, газар өмчлөлийн зохистой зохион байгуулалтаар дамжуулан дүүргийн доктортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ хүмүүсийн цаадах талбай хөшөө зэргийг хараад эрхэм үзэгч та аль дүүргийн газар зохион байгуулалтын албаныхан гэдгийг таасан бизээ. Энэ бол Улаанбаатар хотод ивэ Монгол улсын зүрх болсон Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаныхан. Тиймдээч тэдний ажлын хариуцлага нь тэргүүн зэргийн өндөр байх нь мэдээж. Сүхбаатар дүүргийн одоо бас нэгэн онцлог гэх юм бол дүүргийн нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт цуслангийн одоо бүс оршин тогтнож байгаа. За дээрх цуслангийн бүсэд өнөөдрийн байдлаар 16,000 гаруй одоо нэгж талбар газар эзэмшигч одоо газар эзэмшиж байна. За энэ 16,000 орчим нийт талбар дээр бас дүүргийн газар зохион байгуулалтын албанаас бас тодорхой ажлуудыг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас бас тодорхой ажлуудыг чиглэл болгож одоо бид бол бас хийж хэрэгжүүлж ингэж ажиллаж байна. За мэдээж одоо цуслангийн бүс дээр газар өмчлийн ажил бас одоо эрчимтэй явагдаж байна. За дээр нь одоо газрын зөрчил ярилах ажлыг бол бид одоо тухайн жил бүр одоо дүүргээс одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж ингэж хийж хэрэгжүүлж бас ажиллаж байна. Харин энэ бол Шингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаныхан. Албаны дарга ахлах мэрэгжилтэн, газар зохион байгуулалт хариуцсан мэрэгжилтэн, газрын кадастрын асуудал хариуцсан мэрэгжилтэн, газрын төлбөрийн асуудал хариуцсан мэрэгжилтэн, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэрэгжилтэн гээд 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэд дүүргийнхээ онцлог болох
цуслангийн суурьшлийн бүсгээд газрын олон талт харилцааг мэрэгжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна. За Чингэлтэй дүүрэгт бол эдийн засгийн бол гол томоохон байгууллагууд бол оршдог байгаа. Үүнд Нарантуул 2, Хүчит шонхор заах, Бишрэл зочид буудал, бүх хэвлэлийн үйлдвэрүүд, зоос гоёл гэх мэт. Иймээс одоо тухайн одоо байгууллагуудаар одоо өөрчлүүлж байгаа иргэдийн ая тухтай байдлыг одоо хангахын тулд манай албан нь бол одоо бүх зөрчлийг бол тухай бүр арилгаж ажилладаг. Хөтөлбөрийн хойдолд одоо 1990 оноос хойш одоо зөвшөөрлөхгүй баригдсан 8 павильоныг бол бид нар 2025 онд бол буулгаж зөрчлийг бол арилгасан. Энэ зөрчлийг арилгаснаар бол тухайн одоо гудамж зам талбайг тохижуулж одоо иргэдэд ая тухтай байдлыг бол бий болгож чадсан гэж бодож байгаа. За би нийслэлийн газар зохион байгуулалтын албанд одоо ингээд 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд бол одоо олон хамт олонтой олон сайхан түүхийг дэлцэж одоо ололт амжилтаар дүүрэн явж ирсэн байна. Ингээд хамт олондоо болон үе үеийн ажиллаж байсан ахмад одоо ажиллаж байгаа хамт олон залуучуудаа бүгдээрэнд нь 30 жилийн айн баярын мэндийг хүргье. Газрын цоошин харилцааг нийслэл хотдон хэрэгжүүлэн төлөвшүүлнэ гэдэг нүдэрэмхийн зур хийж ажил биш ээ. Олон 10 боловсон хүчнийг бэлтгэх, гадаадын төсөл хөтөлбөрийг өөрийн ажилдаа амжилттайгаар суурьшуулах, хэрэгжүүлэх, цоошинээр үүсэх аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэх гээд араараас нь хөвөрсөн ажлууд гарч байлаа. Босод бэлддэг байсан. Мэргэжлүүд бэлтгэхэ болонгууд дотоодод бэлтгэх шаардлагатай болсон. Тэнгүүд Монгол Улсын их сургуульд анхны газар зохион хотоо сурын газар зохион байгуулалтын анги одоо факультет нээгдсэн байгаа. Дараа нь ТИС-дээр нээгдсэн. Тэгээ хөдөө аж ахуй ингээд энэ гурав дээр одоо анх бид нар суурилж эднэрээс одоо энэ босон хүчнээ бүрдүүлэх тийм ээ. Эндээс хүмүүсээ шилж авах. Тэгээд ингээд ажлуудыг бол хийгээд эдрийг дахин сургах шаардлагатай байсан. Тэгэхээр бид нар маш олон одоо гадны төслүүд хэрэгжүүлсэн. Швед рүү одоо манай ер нь тухайн мэргэжилтнүүд энэ бүгдээрээ явсан доо. Очиж газрын одоо кадастрын зураг гэж ямар байх, бүртгэл гэж ямар байх хэвээр, архив ямар байх хэвээр тийм ээ. Ингээд газрын төлбөр үнэлгээ бүгднгээр нь одоо манайхан явсан. За дараа нь Герман улсад бид бас ингээд хүмүүсээ явуулж бас энэ одоо газар энэ Европын одоо энэ хөгжмөр хөжилтөд олон жилийн туршлагатай хүмүүс яаж шийдэх гэдэг. Энэ нь бол манайхан маш олон хүмүүсийн мэргэжил дэвшлүүлж сурч тий зарим нь одоо магистр докторийн зэрэг хамгаалаад ирсэн хүмүүс бий. Тэгээ Ганландд сурдаг байсан. Ингэж бид нэр босон хүчтэндээ бас тухайн үедээ бол бас өөрсдийн боломжийн хүрээнд төсөл хэрэгжүүлж маш олон хүмүүсийг бас ингэж сурсан. Газар гэдэг өөрөө үн цэн баялаг. Хэнч халдах хэрэггүй хувийн өмч. Гэхдээ зарим тохиолдолд улс орны чанартай бүтээн байгуулалт авт зам инженерийн шугам сүлжээг тавих шаардлагатай болно. Үүний хэрэгжилтийг хангахын тулд 2010 онд нэгэн гэрээт тасаг байгуулагдсан нь одоогийн газар чөлөөлөх хэлтсийн үндэс байлаа. Тэд халуун цэг дээр ажилладаг хамт олон. 13-гийн төвтэй холбогч байгаа энэ зам хамгийн анх чөлөөлжсэн. Хотын дарга Баярбатар тухайн үед байхдаа очиж чөлөөлөх өөрөө газар дээр нь очиж одоо бас асуудлыг шийдэх гэж үзсэн. Тэгээ бид бүхэн Японд очиод энийг яаж шийдэх юм бэ гэхээр ерөөсөл газар чөлөөлдөг тийм нэгж хэрэгтэй юм байл. Ингээд дахиад ингээд иргэдөө засгийн газарт орох гэхээр хугацаа орох гээд бидний цаг тулчаад нөгөө яг хавар газрын чөлөөлөх ажил эхлэх гээд хингүүд бид яасан гэрээ талбар гэж тусдаа байгуулаад гэрээгээр ажилладаг хүмүүсийг аваад тэгтээ мэргэжлийн хүмүүсийг авчраад бидний газрын чөлөөлөх ажлыг бол хийсч эхэлсэн. Одоо газрын албаны хамгийн том хамгийн одоо олон хүнтэй хамгийн их ажил хийж байгаа газар чөлөөлөх хэлтсэн байгаа байхгүй. Тэгээд бид нар нөгөө агентлагта аврагын төлөө тоглоод тэгэл яасан чи бүүн хэрүүл болсон байхгүй. Тэн дээр ч одоо зүгээр хин яалаа илээ гэл ингээл тэгсэн чил дарга санаа дарга тухай дараа л ярьж исэн дарга. Тэр нь юу гэхээр санаа дарга одоо хоорондоо хэрэлдэхээр нь хэрэг далимдуулаа чи инглээ тэглээ гэсэн. За тэгвэл одоо тэмцээний орхиод бүгдөө гарыг гэл тэгэхгүй. Бид нар бүгдөө санамсруу бүгдөө гарсан чи гараал яасан чи за энэ автобус руу бүүндээ сууцгаачих гэдэг нэг автобус ирчихсэн. Тэгэхээр хөөсөндөө бол бүүндээ суусан чи нисхийн тийш одоо газар одоо чөлөөлөхгүй бидний бүгдийг суулгаад аваа явчихжсэн. Тэгэл эн чинь бол бас тий тухайд одоо даргын одоо аймаг бас юунд менежмент байсан байгаа. Хамт олон одоо ингээд тоглох гээд байдаг. Дээрээс дарга нар одоо тэр газрыг чөлөөлгөөд мань хүнд хилцсэн байж тэр мань хүн яаж авч гарах уу гэж дотор ингээд бодож байгаа бид бүгдийг залуучдаг тэгээд тэгтэл үнэхээр манлайлагч байсан л доо. Газар чөлөөлөх 3 хэлтс нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамгийн том нэгж юм. Нийслэл хотын төвлөрөл ихсэж бүтээн байгуулалтын ажил нэмэгдсэнтэй холбоотой ийм бүрэлдэхүүнтэй болсон гэж хэлж болно. Энэ бол
газар чөлөөлөх нэгдүгээр хэлтэс. Тэдний үйл ажиллагаа гэр хорооллын иргэдийн газрыг чөлөөлж шинэ дэд бүтэц, шинэ хотыг бүтээн байгуулахын тулд чиглэсэн байдаг. 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 оны 3 сарын 6-нд хөтлөгдсөн тогтоол гэж. Тэрний хувийн эзлэн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үзлэн газар чөлөөлөх журам гэж журамтай болсон. Энд чинь бие даасан хууль журамтай болж байна гэдэг маань өөрөө бид одоо ажил хийх нөхцөл бололцоо бол нэлээд сайн хангаж байна гэсэн. За энэ хууль журмын анхны хэрэгжилтийг хангах хүрээнд одоо хотын даргаас сануулсан Сэлбэдэд төвийн газар чөлөөлөлт гэдэг энэ маш том ажлыг 2024 онд одоо 3 сарын эхэлж гарч ажиллалаа. Бид нар бас иргэдээ хүрч ажиллахын тулд тухайн яг бүс нутагт нь офсоо байршуулж, тэр офстой газар чөлөөлөхөөс гадна нотроод иргэний бүртгэл өөр одоо юу тухайн иргэнтэй холбоотой одоо мэдээлэл зөвлөгөө өгөх бүх хүмүүсийг байлцаад баг анх эхлэхдээ бол 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар бол нийт 158 газар энэ 2200 иргэн үйлдвэрлэлийг чөлөөлөхөөс 100 гаруй л хөрвүүлсэн ийм амжилттай байж байна. Газар чөлөөлөлт хийж эхлэхээс өмнө нөх голуурын зориулалтаа хөрөнгөний үнэлгээний кампани шалгаруулсан байгаа. За тус кампани маань тухайн нэгж талбарт тухайн амьдарч байгаа айлын газар үл хөдлөх эд хөрөнгийг нөх голуурын зориулалтаа хөрөнгөний үнэлгээ хийгээд хөрөнгөний үнэлгээний тайлан гаргаад тэр тайлан иргэнтэй танилцуулж иргэн маань тэр үнийн дүнг зөвшөөрсөн тохиолдолд бид нэр зөвшөлдсөд гэрээ хийгээд ингээд газар чөлөөлөх ажил маань явж байгаа. За бодитоор бол одоо бид нэр 2206 нэгж талбар чөлөөлөхөөс 1670-ын чөлөөлсөн байж байна. Энэ үлдчихэж байгаа айлууд маань болохоор ихэнх нь нөгөө зам дагуу нүүрний игнэний одоо том объекттэй, жоохон төвөгшил ихтэй, тэгээ бизнес аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг иймэрхүү газрууд болчихж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх 2 дугаар хэлтс. Тэд өнөөдрийн Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрал, агаарын бохирдол, төвжирлийг бууруулах чиглэсэн автозам, хурдны зам, шугам сүлжээ, сахилгаан станцуудын газрыг чөлөөлнө. Бидний ая тухтай амьдралын төлөө үүнийг хийдэг. За та гараад ирээ ахаа. Энэ өргөдөл зам ямар байдалтай явж байгааг та өөрөө харж байгаа үстэй. Нийслэл өөрийн газрын албанаас танд мэдэгдэх шаардлагагүй зүгсэн шүү дээ. Та гарч ирээ уулзчих заяа ахаа. За та гарч ирээд уулзчихаа ахаа. Тэгээ энэ иргэн маань ингээ удаа дараагийн шаардлага биелүүлээгүй учраас Баянгол дүүргийн засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний А244 дугаар газар албадын чөлөөлөх захирамж гарсан байгаа. Нийтийн эрх ашигыг хамгаалах болон нийслэл нэгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор автозам газрын зөрчлийг арилгах зорилгоор Баянгол дүүргийн 29 дугаар хороо эрчим хүчний гудамжны автозамын өргөтгөлийн ажлын нөлөөлөлд өртсөн 5.9 км автозамын ажлын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа хашаа болон контейнер барилга хоёр давхар блокын барилгыг буулгах ажлыг Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, нийслэлийн газар зохион байгуулалтын алба хамтран хийж гүйцэтгэж байна. Ингээд намайг оруулаад 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 2 ахлах мэрэгчлэн, 2 зураг цэцэл хариуцсан мэрэгчлэн, 8 газар зохион байгуулагчдаар ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Монголын мянган сорилтын сангийн санхүүжилтээр хийгдсэн төсөл байгаа. За энэ төсөл бол Улаанбаатар хотыг одоо 2050 он хүртэл үндэсний усаар хангах ийм том төсөл байгаа. За дараагийн том төсөл маань энэ
Улаанбаатар хотоос одоо дархан чиглэл зүүн тийшээгээ нулагч хоёр чиглэлийн замын чөлөөлөлт гэдэг юм уу. За тэгээд нэг ч хорооллууд дундах газар чөлөөлөлтүүд. За тэгээд туулныг ариутгах татварга гэдэг мөн адилхан Мянган сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод хаягдл усыг дахин боловсруулах анхны үйлдвэр баригдаж байгаа. За тэр үйлдвэр рүү очих шугам хоолойн газар чөлөөлөлтийг бид мөн адил хийж байгаа. Ингээд хэрэгжиж эхэлж байгаа ажил гэх юм бол туулын урдны замын газар чөлөөлөлт байна. Шин тойрог зам байна гэд ер нь бүхэл төсөл хөтөлбөрт ингээд гар бие оролцоод явж байна. Газар чөлөөлөх 3 дугаар хэлтээс. Газар зохион байгуулалт Геодет зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны Б56 дугаар тушаалаар газар чөлөөлөх 3 дугаар хэлтс болон шинээр байгуулагдсан бөгөөд 6 дугаар сарын 2-ны өдрөөс улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэг, нийгмийн дэд үтсийн барилга байгууламжийн газрыг нөхөх холбоотойгоор газар чөлөөлтийн ажлыг хариуцсан ажиллаж байна. Гандангийн жишг гудамжны тогтчлтын ажил хийгдэж байна. За энэ ажил маань өөрөө ямар учир холбогдолтой ажил вэ гэхээр нөгөө жуулчдад зориулсан жишг гудамж байдлаар тогтчуулъя. За энэ гудамж маань одоо нөгөө урт цагаан гэж бид нэр ярьдаг тийм ээ. Урт цагааны тогтчлттой дүүжин гүүрээр холбогдоод ийм уялдаа холбоотой ийм аялал жуулчлалын бүс маягаар ийм зочлох боломжтой ийм гүүрэн байгууламжтай тогтчлт бүтээн байгуулалтын гоё ажил болохоор ингээд зураг төсөл нь гарцсан. Газар чөлөөлтийн ажил нь одоогийн байдлаар 65% хэрэгжиж байгаа. Монгол Улсын засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор 158 дугаар тогтоолыг баталсан. За нийслэлийн засаг даргын 2025 оны 4 сарын 1-ний А401 гээд дид ажлын хэсэг байгуулагдаад бид нэр 2026 онд хийгдэх сургууль цэцэрлэгийн газар чөлөөлтийн ажлыг 25 оны 7 сарын 9-ний нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тодтоглоор батлуулсан байгаа. Тэгэхээр энэ 26 онд бид нэр 24 байршилд 533 нэгж талбарт газар чөлөөлтийн ажлыг хийхээр одоо бэлтгэл ажлыг хангаад байна. Одоогийн байдлаар бид нэр 251 талбарт нь нөх болгоорын зориулалттай хөрөнгийн үнэлгээг хийж, иргэн хуулийн этгээдтэй газар зөвшөлтсөх нөх болгоортойгоор авах мэдээллийг цаг тухай бүрдэн хөргүүлэн ажиллаж байна. За томоохон бүтээн байгуулалт гэх юм бол одоо сонгон хайрхан дүүргийн 3 дугаар хороонд бид нэр 2.1 га газарт хөл өмгийн талбай одоо спорт юм том цогцлбор бүтээн байгуулалтын ажил газар чөлөөлж өгсөн. За энэ газар чөлөөсөн ажилт дээр маань тогтчлт бүтээн байгуулалтын ажил дууссан. Одоо яг ашиглалтанд орсон. Ингээд сонгон хайрхан дүүргийн одоо гэр оролтын хүүхдүүд маань одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх уралдаан тэмцээн явуулах юм орчин нөхцлөөр бүрдэж байна. За мөн сонгон хайрхан дүүргийн 5 дугаар хороонд үндэсний хүүхд залуучуудын театр баригдсан. Хойно нь бас бейсболын талбай баригдах газар чөлөөлтийн ажил ингээд хийгдээд дуусч байна. Энэ бол 2011 оны ховор бичлэг. Нийслэлийнхээ 372 жилийн ог тохиолдуулан нийслэлийн газрын албаны мэдээлэл технологийн хэлтээс Баянгол дүүргийн газрын албанаас зохион байгуулсан баярын арга хэмжээ. Хүнд хэцүү ажлын дараа нийслэлийн газрынхан халуун бүлээрээ цуглаад байгаа юм. Мэдээж залуус байгаа хойно хайр дурлал байлгүй яах вэ? Тэгээ манай албан маань хүнсний нэгдүгээр дэлгүүрийн зүүн талд байдаг Улаанбаатар банкны барилгад 2-3 давхартай байрладаг байсан. Би яг 2 давхарт ертөнцийн зүгээр одоо зүүн баруун тишээ харсан цонхон талдын сан ширээн дээр суудаг байсан. Харж байхад нэг хүүхэн тэр одоо гэрлэн дохиотой замыг амар том алхаад айгүй хурд 5-6-хан алхаал гараад ирж байсан. Санамсаргүй байж байгаа харсан чинь 3 давхар нөгөө хүүхэн маань явж идэв. Ингээ залуучуудтайгаа ярилцаа. Тэгвэл ялуу наан чи нэг юм эмхтэй ороод ирсэн мэн. Ялуу мэдээлэл янз бүрийн юм үг гэдэг. Тэгээд тухайн үед би гэр бүлийнхээ хүнийг тэр одоо нийслэлийн газрын алба гэж их айлаас олж авсан. 2007 оноос 2018 он хүртэл газрын албанд хариалтай болсон. Би тэр газрын албанд хамгийн үнэт эрдэнэ олж авсан. Тийм одоо бид хоёр 4 хүүхэдтэй, 4 хүүтэй. Ингээд нийслэлийн газар зохион байгуулалтын бас албаныхаа хамт олон бас 30 жилийн баярын мэндийг хүргье. 2012 он нийслэлийн газрын албыг нийслэлийн өмчийн харилцааны газар нэгтгэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж нийт 11 хэлтэс 9 дүүргийн өмч газрын харилцааны алба нийт 300 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Замдаа манайх чинь бас татан богдсон шүү бас. Одоо яг 12 онд бид нар сонгуульд ялагдаад би ч хотын ордогч байгаад тэгээд 12 онд сонгуульд Батбуур дараа Арслан намд ялагдаад бид ингэнгүүд
энэ газрын албыг татан буулгаад 4 жил газрын алба өмчийн харилцааны нэг хилцүүлгэж явсан. Монгол Улсын засгийн газрын 2012 оны 101-р тогтоолоор батлагдсан цахим засаг үндэсний хөтөлбөр нийслэлийн засаг даргын ухаалаг хот хөтөлбөрийн үндсэн гол зорилгод нийцүүлэн газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг санаачлан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн дөмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай 1039-р тогтоолоор батлагдсан 52 байршилд 15,309 га газрыг шинээр өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахар боллоо. Энд бол нийтдээ нэг 69 мянган иргэн нэг 3500 орчим га газрыг цахимаар өмчилж авсан байдаг. Тэр өмчлөх хэрэг авсан хүмүүс бол нөгөө эзэмшигч нь одоо хүчингийн уулгын янз янзын байгаа штэ. Тийм юм байхгүй. Шууд одоо яг өмчийн харилцаанд өмч гэдэг утгаар нь ордог. Өнөөдөр ийм 69 мянган иргэнд газар өмчлөлийн асуудал орсон байгаа. Аливаа байгууллагын уураг тарих нь удирдлагын алба хэлтс байдаг. Аймд бол жанжин штабч гэдэг. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны уураг тарих нь 15 хүний бүрэлдэхүүнтэй захиргаа удирдлагын хэлтс юм. Тэд өөрийн албаны 14 хэлтэс 9 дүүргийн газар зохион байгуулалтын албаны 245 хүн, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 7 төвийн 11 алба хаагч, архив бичих хэрэг гээд бүхий л хүний ая тухтай мэргэжлийн үйл ажиллагааг өдөртөн чиглүүлдэг. За нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хүний нөөцийн бодлого, за Монгол Улсын төрийн албаны тухай хууль, газрын тухай хууль, за нийслэлийн иргэдийн шин хурал, газар зохион байгуулалт Киото зураг зүйн ерөнхий газар, занс баталсан тушаал шийдвэр, тогтоол шийдвэр хэрэгжилтийг хангах, биелтийг ангуулах. За мөн энэ дээр хян шинжилгээ үнэлгээ хийх, байгууллагын стратеги төлөвлөгөө, гүйцэтгэхийн төлөвлөгөөг батлуулах, за мөн хэрэгжилтийг хангах. За мөн дотоод хяналт шалгалт, албан бичиг өргөдөл гомдлын шийдвэрлэлт, архив зэрэг үндсэн чиглэлийг хэрэгжүүлж ажилтдаг нэгж байгаа юм. За тэгээ бүр ерөнхийдөө нийслэлийн газар зохион байгуулалтын 24 нэгжийг удирдах зохион байгуулалтаар хангах үндсэн чиглэл бүхий нэгж байгаамаа. За захиргаа удирдлагын хэлтсэд ажилд орсон албаагч бол ерөнхийдөө хөрвөх чадвартай болдог. Ажлын ачаал даадаг. За энд одоо хаанч ажиллаж байсан бусад байгууллага, төрийн байгууллагад ороод ажил хийхэд энэ хүн бол мэрэгсэн мэдлэг чадвартай болсон хүчин болж хаанч ч ажиллах тийм хөрвөх чадвартай албаагч болж төлөвшдөг. Баримт бичгийн эргэлтийн хувьд бол одоо манай жилдээ нэг 90-100 мянга орчим өргөдөл хүсэлт ирдэг. 40 жилийн хугацаанд бол бид сая 500 мянга орчим өргөдөл гомдол иргэдийн хүсэлтийг шийдвэрлсэн байдаг. Тэгэхээр хүн ам өсөлт нэмэгдэж байгаа, нийслэлийн хүн амчууд 2 сая болчихлоо. Энэ хөрөх бүх үйлчлэгийг л манай албаны үзүүлж байна, манай хэлтс үзүүлж байгаа. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь нийслэлийн үйлчлэгээний нэгдсэн 7 төвөөр дамжуулан 11 албаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар 20 орчим төрлийн үйлчлэгээний өргөдлийг бүртгэн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шийдвэрлүүлэхээр ирүүлж байна. Аливаа байгууллага хэлтс албадын амин сүнс урсах цус нь санхүү аж ахуйн хэлтсийнхэн чимээгүйхэн ажилсаг тэдгээр хүмүүсийн нуруунд дээр байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа явагдаж байдаг. За манай хэлцэл голдоо их ажлаа татгшаад чиглэдэг. За гадагшаад чиглэсэн ажил нь дөрөв нэрсэн селебрити төвийн бүтээн байгуулалт одоо гээд манай хэлцээр дамжаад нөхөн олгорын бүх нийслэлд хэрэгжиж байгаа бүх нөхөн олгорын ажил манай хэлцээр дамж шанагдаж зарцуулагдаж байгаа учраас энэ Улаанбаатар хотын хэмжээнд байгаа бүх нөхөн олгорын бүлгээ санхүүгийн мөнгөний урсгал нэгүр дамжиж явж байгаа байхгүй. За энэ манай санхүү аж ахуйн хэлтсээрөө бүгдөө орж манай хэлтсийн хүмүүстэй танилцгаая. Сайн бацгаана уу? Өдрийн минь. За манай албаны албаагчд үйлчлдэг жолооч Баяр Магна. Манай Баяр Магна маань газрын албанд 2010 оноос хойш ажиллаж байгаа. Ахмад ажилтан байна. За тэнд сууж байгаа манай гава албаагчдын цалин хөлсийг боддог. Бас газрын албанд ажиллаад олон жил болж байгаа манай Ахмад ажилтан байна. Манай энэ сувда нөхөн олгор харагдсан нэгтлэн бодогч. Манай Generation Z нийгмийн идэвхтэй спортлог ийм мундаг хэсэг байна. Үцгэн үү. За энэ мандах учраас шинэ орсон албаагч тэрийн залуу халаа үеийн
90-ад оны бараг 2000 оны хөлөө 2000 оны бүсгүй байна. За манай энэ яруу оюун чим маань хүмүүсийг аж ахуйн материалаар хангадаг бичээрийн хоор, бичгийн цаас дээр хангадаг юм бүсгүй байна. За манай их цэцэг одоо нөхөн олгоор харагдсан нэгтлэн бодогч түрүүний миний хэлсэн селебритивийг хариуцж байгаа нөхөн олгор нэгтлэн бодогч хүмүүст одоо нөхөн олгор өгч амьдралд нь буян болж байгаа юм да. За энэ зарим албаагч маань адуур ажилдаа явж байгаа шиг байна. Зарим нэг албаагч нар ажилдаа ингээл өдөр тутмын ажилдаа явж байгаа шиг байна. За энэ манай цолзоо манай хэлцэн ахлах мэргэжилтэн тэр албанд 20 жил шахуу ажиллаж байгаа. Маш сайн тэр албаны мэргэсэн боловсон хүчин байна. За манай хэлцэн өөрөө нэг иймэрхүү ингээд нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хэвийн үйл ажиллагаа хангахад үндсэн чиглэлээ олгоод ажиллаж байгаа хамт олон байна. Газрын харилцаа гэдэг хүн төрхөөс өөхөх хүртэл оролцдог мөнхийн тасралтгүй үйл ажиллагаа. Заримдаа маргаан гарах, хуулийн хүрээнд шийдэх гээд олон асуудал урган гардаг. Эдгээр маргааныг хүлээн авч, судлан шийдвэрлэх саналыг зөвлөл танилцуулан, богино хугацаанд зөрчил маргааныг шийдэх үйл ажиллагаа явуулна. Ер нь шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулах зорилготой. Газрын тухай 2023 оны 12 дугаар сард нэмэлт өөрчлөлт орсон байгаа. За тэрэн дээр юу гэсэн ойлголт орж ирсэн гэхлээр газрын тухай хуульд нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл гэдэг агуулга шинээр цоо шинээр бий болж ирсэн. Энэ бол Монголд анх удаа буюу үйл ажиллагаагаа хэрэгжүүлээ гэдэг үндсэн чиг үүргийг маргаан таслах зөвлөл буюу нийслэлийн засаг дарганд дэргэдэх орон тооны бус зөвлөл гэж бол байгуулагдсан байна. За тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мөн тус зөвлөлийн ажлын албарыг нийслэлийн газар зохион байгуулалтын хариуцна гэж заагаад өгсөн бөгөөд ажлын албын ажиллах журмыг засгийн газрын 2024 оны 9-р тогтоолоор батлаад өгсөн байдаг. Тус 9-р тогтоолоор юу гэж баталсан бэ гэхээр зөвлөлийн бүтэц ямар гишүүн байх вэ гэдгийг 1-р баталж байгаа. За хурлаа яаж явуулах вэ гэдгийг баталж байгаа. Ажлын албан яг юу их вэ гэдэг үндсэн чиг үүрэг ойлголтыг бол хийгээд өгсөн. Тэгэхээр газар дээр нь одоо юу гэдэг манайх одоо бүх үйл ажиллагааг хариуцахын тулд нөхцөл байдлыг тогтоогоод бодит нөхцөл байдлыг цэг тэмдэгтийн дагуу байна уугүй тогтоохын тулд одоо геодезийн мэргэжилтэнтэй үндсэн нөгөө гурван мэргэжилт нь болохоор газрын одоо юу гэдэг газрын тухай хуульд нийцэж гин үү хууль эрх зүйн тэгээ мөн газраар мэргэсэн ийм мэргэжилтэнгүүд байна. Тэгэхээр одоо манай альцд бол нэгсэндээ хуульч геодез тэгээ газрын үндсэн мэргэжилт ингээ үндсэн газартай холбоотой бүх талаас нь одоо цуглуулсан мэргэжилтэнгүүд байгаа л гэсэн хамт олон маань тэгж бүрдэж байгаа. Жишээ нь 1 жилийн хугацаанд ер нь бол 200 гаад гомдол ирсэн. 200 гаруй гомдол ирсэн байна. Тэгэхээр ер нь бол тэр 200 гэдэг хэмжээгээр цаашлаад магадгүй шүүх рүү нийслэл дүүргээ ингээ жил зүйлж явдаг байсан байна. Тэрийг энд одоо наана шийдвэрлэж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хуулийн хэлцэнд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтыг хуулийн хүрээнд явуулах, түүнтэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилготой хэлсэн юм. Энэхүү хэлтэст өөрийн ажил үүргээ сайн мэддэг мэргэжилтэн хуульчид ажиллаж байна. Хуульч нь тухайн байгууллагын хуульд нийцсэн шийдвэр гаргах баталгаа болдог юм. Бүх албан хаагчид буюу энэ 245 албан хаагч дарга нарт бүгдэнд нь шийдвэр гаргах ажиллагаанд нь мөн гэрээнд нь одоо хуулийн үндслэн зөв байна уу алдаатай тийм дутмаг зүйл байх юм бол бүгдэнд нь зөвлөж энийг ингл хуулийн дагуу ингэж болох юм байна шүү. Шийдвэрийн төсөлд нь ингээд санал өгч явдгаараа босод хэлцээс даваа талтай гэж болно. Мөн нийслэлийн засаг дарга болон байгууллага төлөөлөд шүүхрэлтэнд оролцдог. Яг өнөөдрийн байдлаар 2025 оны хугацаанд гэх юм бол 100 гаруй хэрэгтэй. Шийдэгдсэн хэргийн тоо гэх юм бол 86 7 хэрэг байна. Тэгэхээр нийт бол нэг жилд 200 хэрэг маргаан дээр ингээд оролцоод амжилттай явж байгаа. 2016 он ард олны хэрэгцээ төрийн зайлшгүй шаардлагыг бол масч гэхүү нийслэлд газрын алба дахин байгуулагдлаа. Байгууллагатаа нийслэлийн газрын албыг 8 хэлтэс 9 дүүргийн газрын алба нийт 178 ажилтны орон тоотойгоор байгуулжээ.
үүрэг чиглэлийн хувьд төдийлөн өөрчлөгдсөнгүй. Олон ч ажлыг үргэлжлүүлэн бас шинээр санаачлан хэрэгжүүлж эхэллээ. ISO 92 стандартыг бол бид нар сургалтанд хамрагдаж бүх одоо үзүүлэлтүүдийг хангаж ингэж бий болгож байсан. Шинээр баригдсан одоо олимпийн гүргээ яригдаад байгаа энэний бүтээн байгуулалтын ажил, яармгийн гүрийн асуудал, за налах чойрын гээд замын асуудал яригдчихсэн. Одоо Улаанбаатараас налах хүртэлх энэ том бүтээн байгуулалтын ажлууд, за энэ гэр хорооллын дундх одоо ингэ сүлж яваад байгаа энэ замууд, энэ бүгдийг бол бүгдээрингийн өндөр дүнтэй 100% гүйцэтгэлтэй ингэж чөлөөлж байсан. GNSS гэдэг энийг бол бид нар одоо 5 том станцыг бий болгосон. Энэ станцыг бий болгосноор Улаанбаатар хотод байгаа энэ хэмжилтүүд одоо ялангуяа хувийн компаниудын хийгдэх ёстой мэрэгжлийн хэмжилтэд нэлээд төвцтэй ийм том бүтээн байгуулалтын мэрэгжлийн ажил хийсэн. За өмнө суурьшлийн бүсийн хэл хязгаарыг бид нар тогтоогоод зурглалын хийгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад ингээд ер нь бол манай хамт олон ч энэ салбар руу нэлээд хүнд одоо иргэдийн ачаал өндөр байсан ч гэсэн мэрэгжлийнхаа цэг баримжаатай энэ Улаанбаатар хотынхоо хөгжил сэхлийн талаарх юм мэрэгжлийн том ажлуудыг бол хийсэн. Үүгээр бол би хамт олноор болно их бахархаж явдаг. Бүх дүүргийнхаа газрын албыг ахлах мэрэгчлэлтэндээ болгож байсан. Газрын харилцаан дээр үндэслэн аливаа улс үндэстний ирээдүйн хөгжил тодорхойлогддгоо гэж хэлсэн би. Үүнийг газар зохион байгуулалт төлөвлөлтийн хэлтсийнхэн хэрэгжүүлдэг. Аливаа улс орон гэдэг өөрийн хөгжлийг хэдэн 10 жилээр түрүүлэн харж түүндээ хүрэхээр нарийн төлөвлөгөө боловсруулдаг. Нэгсэндээ ирээдүйн хөгжлийг төлөвлөдөг хүмүүс бол газар зохион байгуулалт төлөвлөлтийн хэлтсийн мэрэгжилтэн албан хаагчид. За нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг газар зохион байгуулалтын төлөвлөлтийн хэлтс боловсруулж, батлуулж, за хэрэгжилтэнд хяналт тавьж ажилладаг. За тухайн төлөвлөгөө боловсруулахдаа одоо холбогдох бодлогын баримтчгууд болон мэргэжлийн байгууллагуудаас саналуудыг авч нэгтгэж боловсруулж батлуулж ажиллаж байгаа. Одоо нийтийн хэлбэрийн газрыг байршил хэмжээг бол бүртгүүлжүүлсэн байгаа. За анх 2009 оны 114, 10 оны 180 дугаар тогтоолоор бол бусдын эзэмшил ашиглалтанд олгохыг хоригдсон тогтоол гарсан байгаа. За мөн 2019-өөс 2025 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 удаагийн тогтоолоор нийслэлийн 9 дүүргийн 361 байршлын 366,15 га газрыг нийтийн хэлбэрийн байршил хэмжээг тогтоож бүртгүүлжүүлж ажилласан байгаа. Юм бүхэн үн цэнтэй. Харин газар нутгийг юугаарч үнэлж болохгүй. Гэхдээ түүнийг ашиглаж байж л үн цэн нэмэгддэг. Нийгмийн эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүйн талуудад нөлөө үзүүлэх нийслэлийн газар нутгийг үнэлэн түүнээс төлбөр авдаг бүх зүрхтэй хамт олон бол газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийнхэн. Тэд газрын үн цэнийг хэнээс ч илүү мэднэ, бас үнэлнэ. Анх 1997 онд газрын төлбөрийн тухай хууль батлагдаад үүнтэй холбоотойгоор газрын суурь үнэлгээ 97 оны засгийн газрын 152 дугаар тогтоолоор батлагдчихсэн. Энэ дээр бол газрын үнэлгээ төлбөрийн хэлтсээс тодорхой саналууд байгаа. Нийслэлд бол суурь үнэлгээг нэг гадна 440 сая төгрөг байхаар батлуулж ирсэн. Өнөөдөр бол засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэлгээг дахин батлуулаад өнөөдөр нийслэлийн хэмжээнд бол 16 бүстэй 17 зориулалттай төвийн 6 дүүрэг дээр алс 3 дүүрэг дээр бол тухай бүр дээр 2-оос 6 бүстэй байхаар ингээд бүх юмудаа саналнуудаа өгөөж байгаа гэсэн. Анхны нөхөх олгуурын үнэлгээ одоо газар чөлөөлж байгаа нөхөх олгуурын үнэлгээ анхны үнэлгээнүүдийг манай хэлтсээс бол гаргаж ирсэн. Биржийн хэлтсийн анхны суурийг бол тавьж ирсэн юм. 97-98 онд анх газрыг нээлттэйгээр дуудлага худалдаагаар зарж ирсэн. Тэр юмнууд бол одоогийн байдлаар бол газрын биржийн хэлцгээд тусдаа хэлцүүлсэн явж байна. Койкагийн төслийг анх санаачлаад нийслэлийн газар зохион байгуулалтын албан дээр бол хэрэгжүүлээд одоо тэр койкагийн төслийн суурь юун дээр бол газрын удирдлагын нэгдсэн систем маань бол нэвтэрсэн явж байна. Дэлхий дээр хамгийн анхны байгаль хамгаалах дархан цаас газартай холбоотой заалтыг Чингис хааны их засаг хуулийн тусгасан бөгөөд нутаг сэлгэн нүүдлэх журмыг тодорхой зааж, бэлчээрийн тэнцвэрт байдлыг хадгалах, зохистой ашиглах талаар заажээ.
халах журам хуулинд малын бэлчээр гол усыг хамгаалах, гал төмрөөс сэргийлэх, ургамал амьтны төрөл зүйл, ой болон тал хэрийг хамгаалах талаар зохицуулсан нь өнөөгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагааны үндэс суурийг тавьжээ. Орчин үед газрын төлөв байдалд хяналт тавих мониторингийн сүлжээг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулж, зайнаас тандан судлалын арга технологитой хослуулан тогтмол хяналт тавих замаар байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагааг газар ашиглалт мониторингийн хэлтэс хариуцсан ажиллаж байна. Хилцээ маань чиг үүрэг болвол газар ашиглагч иргэн хуулийн этгээдэд газрын эзэмшүүлэх ашиглуулах гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, газрын зөрчил арилгуулах, мөн нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтыг сайжруулах, дүн шинжилгээ хийх, мөн газар зохион байгуулалтын тухайн жилийн болон хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө тэдгээрт нийт зүйлэн гаргасан актуудын хэрэгжилтийг хангуулах, мөн гэрээний үүргийн газар эзэмшигч ашиглагч иргэн хуулийн этгээдийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Манай элтэс бол ажлын байран дээр сууж ажиллахаас гадна нийслэлийн нутаг дэвсгэрт 9 дүүргийн хэмжээнд газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны ажлыг бол хэрэгжүүлэх ажил маань өдөр тутмын ажил байдаг. Энэ маань төлөвлөгөөт болон захиалгат хянан баталгааны ажлууд байдаг. Энэ 25 онд бол 6 дүүргийн нутаг дэвсгэрт төлөвлөгөөт хянан баталгааны ажлыг гүйцэтгүүлэхээр ажлыг шалгаруулна. Яг өнөөдрийн байдлаар бид нар бол Сонгон айрхан дүүрэг дээр төлөвлөгөөт хянан баталгааны ажлыг гүйцэтгэж байгаа ажил дээр байгаа. Энэ ажил маань бол 5 жил тутамд хийгддэг. Энд бол тухайн ингээ хөрсний дээж авах, ургамлын дээж авах ажлууд маань явагдаж байна. Манай хэлс бол нэгдүгээрт бол газар гэдэг энэ үнд баялагын үн цэнийг хадгалах, доройтолд орсон газрыг нөхөн сэргээх, доройтсон газрыг тодорхойлох, тэрийгээрээ бол иргэн хуулийн этгээдэд шаардлагыг нь тавьж хэрэгжилтийг хангуулах, доройтсон газрыг сайжруулах ийм бол онцлог ажлууд чиг үүрэг байна манай хэлс. Ер нь орчин үеийн техник технологи хийгээд Монгол улсын хууль тогтоомжийг хамгийн ихээр хүлээн авч түүнд зохицсон өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа газар бол нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхан. Одоо өнөөдөр Google-ийг яваад байгаа. Одоо бид нар ингээд анхтай хаашаа явах ингээд бид нар цогоо хийгээл ингээд явахад бүх замыг зааж байгаа. Яг энэний анхны орлогыг бас бид нар 2008-2012 онд анх бас ингэж хийж үзчихсэн. Тэгээд одоо энэ маань баяжаад нэлээд дотоодын хитахан Google-д бас дэмжлэг үзүүлээд ингээд энэ мэдээллийн сан энэ замын трафик бусад байршил хаяг энэ бүх юм энийг дагаад газрын нэгжин дагаад бас хаягжуулалтын ажил бас давхар явагдаж байгаа. Бид нар чинь бол парсын дугаар гэдэг газрын дугаарч өөр байсан. Дараа нь энэ олон оронтой тоото энэ сүүлийн үеийн дугаарлалтуудыг тавьсан. Ингээд улам л хөгжөөд байгаа. Бид нар газрыг хэрэгэнд бид нар цахимжуулах ажлыг бол хамгийн сайн хийсэн гэж ойлгодог. Өнөөдөр Улаанбаатар хотод газрын чиглэлээр 36 үйлчлэгээ үзүүлж байгааг бид 35 үйлчлэгээ цахимжуулсан. Ийм мөнгөөр шилжүүлэх ийм ажлыг зохион байгуулж ажилласан. За мөн Улаанбаатар хотын газрын архивыг сан бид нар бүрдүүлэх цахимжуулах ийм ажлуудыг бас зохион байгуулж ажилласан гэж боддоо. Өнөөдөр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтыг хийхэд Улаанбаатар хотын газрыг чөлөөлөх ажил зүй ёсоор тавигддаг. Өнөөдөр бас тухайн үед газрыг эзэмшиж өмчилж аваагүй иргэд өнөөдөр эдийн засгийн эргэлтэнд орж эхлэнгүүт газар ямар үн цэнтэй вэ гэдгийг ойлгож эхэлж байгаа. Улаанбаатар хотод байгаа газрын суурь үнээс шалтгаалаад өнөөдөр орон сууцнд орох ийм боломжийг бол бид нар хангаж өгч байгаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хамгийн их газар чөлөөлтүүдийг сүүлийн 3 жилд хийж эхэлж байна. Жилдээ бид нар 3000 орчим нэгж талбарыг газар чөлөөлж айлуудыг орон сууцнд орох ийм боломжийг хангаж ажиллаж байгаа. Тэд цахим газар өмчлөлийг анхлан хэрэгжүүлснээс эхлээд нийтийн эдэлбэр газрыг газрын санд бүрдэх ажлыг амжилттай эхлүүлж, газрын биржийн цахим систем, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэн газрын мэдээллийн улсын нэгдсэн санд холбогдлоо. Мөн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн санд холбож Монгол улсын засгийн газрын хур дан системийг ажилдаа амжилттай ашиглаж байна. Газрын харилцаатай холбоотой ажил хамгийн хүнд олон шат амжилттай байсан бол өнөөдөр гар утснаасаа шийдвэрлэх боломжтой болжээ. Энэ ажил иргэдийн талархлыг үнэхээр хүлээж байгааг хэлэхэд илүүдэхгүй. И-газар гар утасны аппликейшн Монгол хүн бүрийн гар утсанд бий. Багхангай дүүргийн газар зохион байгуулалтын алба. Магадгүй нийслэлийн газрын албанд хамгийн цөөн орон тоотой боловч гүйцэтгэх үүргийн хувьд бусдаас дутхгүй. Багхангай дүүрэгч мөн газар нутаг багахан чиглээ. Түүний ирээдүйд гүйцэтгэх үүрэг нь маш их юм.
Наад захын жишээ л гэхэд энд аж үйлдвэрийн бүс байгуулахаар төлөвлөн эхнээсээ богдхон төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байгаа зэрэгээс харж болно. Баахан дүүрэг нь 14,000 нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотоос 90 км зайд Төв аймгийн Баян Сэргэлэн цөмтэй ил залган Улаанбаатар замын үжиглэлийн авто зам төмөр зам Улаанбаатар төмний Багнуур чиглэлийн төмөр замын зангилаан дээр оршдог. За тус дүүрэг нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны тогтоолоор Баахан дүүргийн эсэргсэн иргэд төлөвлөгөө баталсан байдаг. Түүний хүрээнд сүүлийн 10 жилд газар олголтыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030-2040 хөгжлийн чиг хандлагад Баахан дүүргийг одоо тээвэр логистик хүн хөнгөн үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байдаг. Үүний хүрээнд үйлдвэр технологийн парк байгуулахаар 122 га газар, за 60 иргэн аж ахуй нэгж байгууллага 290 орчим га газрыг одоо эзэмшиж ашиглаж байна. Баахангаа өртөөнөөс хөшгтийн хөндийн нисэг онгоцны буудал хүртэл тавигдаж байгаа. Салбар төмөр замын ажил нь одоо тээвэр логистикийн үрд томоохон бүтээн байгуулалт юм аа. Сонгон хайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаныхан. Монгол Улсын засгийн газрын 1995 оны 143 дугаар тогтоол. Сонгон хайрхан дүүргийн засаг даргын 1999 оны 11-р сарын 18-ны өдрийн А177 дугаар захирамжаар дүүргийн засаг даргын намын газрын дэргэд 5 орон тоотойгоор нийслэлд хамгийн анхны дүүргийн газрын алба болон байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр тус дүүргийн газар зохион байгуулалтын алба нь 21 хүний бүрэлдэхүүнтэй газартай холбоотой үйлчилгээг үзүүлж байна. Сонгон хайрхан дүүргийн хувьд болохоор Монгол Улсын хүн амын 10% оршин суудаг 120,000 газар нутагтай ийм том дүүргийн хувьд 43 хороотой. Ийм том дүүргийн хувьд бол одоо бид нэр ачааллын хувьд их өндөр ачаалттай ажилладаг. Энэний хажуугаар манай хамт олон ажиллаа хийхээ зэрэгцээгээр спортын одоо 30 жилийн хэмжээнд одоо бид нэр 8 удаагийн тэргүүний алба болчихсон байна. Спортын 5 удаагийн авраг болчихсон. Ийм шилдэг хамт олон. Толгойд дэдв, баян шууд дэдвгээд 2 дэдвийн асуудал дэдвүүд баригдсан. Энийгээ дагаад дахин төлөлт дээр баян шууд дээр дахин төлөлтийн асуудлууд өгч байна. Ганы материал дээр дахин төлөлтөд хийгч байна. Мөн толгойтын 4-р хороон дээр дахин төлөлт гэдэг ингээд 3 дахин төлөлтийн асуудлууд бас хийгдэж явж байна. 2300 орчим гараж байсан. Нийт эзэмшлэл дээр одоо дуураараа тавьсан барьж байгуулсан гаражууд. Энийг бид нэр 21 оноос эхлээд чөлөөлөөд 1-р орлын араар явж байгаа хүмүүс бүгд харж байгаа. Энд бол тоглоомын талбай, машины зогсоол, нийтийн эдлбэрийн газрууд, ийм айлс зугаалгах ийм газруудыг бүгднийг шийдчихсэн байгаа. Энэ төлсийг одоо манай дүүргийн хэмжээнд төвийн инх тавины өргөний ажлын дагуу бүгд чөлөөлөд бас энэ онд ихтэл 121 орчим төлсийг одоо бид нэр чөлөөлсөн байна. 890 орчим машин арга хэмжээг чөлөөлсөн байна. Энэ нь яг зөвхөн дураараа барьсан нийтийн эзэмшлийн орц гарцыг хаасан ийм арга хэмжээнүүдийг бид нэр чөлөөлөд төрчлийг нарилгаж иргэдэг ая тухтай амьдрах, явган хүний замыг нэмэгдүүлэх, авцамыг сайжруулах хүрээнд иймэрхүү ажлуудыг хийгдсэн байна. Хан улд дүүрэг 300 гаруй мянган хүн амтай. 64,071 өрхтэй. Орчин үеийн орон сууцны хорооллууд олноороо сүндэрлэж, улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр хөшгтийн хөндийн хурдны зам, олон түвшний огтол цулг бүхий яарамгийн гүр зэрэг улсын чанартай томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн хөгжиж буй дүүрэг. Тиймдээч цэцэрлэг түрээлэн ногоон байгууламжийн тоо хэмжээг нэмэгдүүлсэн, хөгжил тэмүүлсэн дүүрэг болон хөгжиж байна. Энэ их бүтээн байгуулалт хөгжлийн суурь болсон газрын харилцаа нь тус дүүргийн газар зохион байгуулалтын албаны 12 албан хаагчийн нуруунд дээр явдаг. Сүүлийн 3 жилд хаанвал дүүргийн хүн амын тоо 3 дахин өссөн нь бол тухайн манай дүүрэг маань өөрөө иргэд амьдран суухад таатай нөхцөлтэй тэгээд орон сууцны хорооллууд ихээр баригдаж байгаа ийм онцлогтойгоо үүнийгээ дагаад зам сугамшуулжээ хийх нэмэгдэж байгаа. Ирэх жилүүдэд бид нэр туулын хурдны зам болон дүүжин тээвэр гэх мэт нэлээд чөлөөлтийн ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Мөн яарамгийн бүсийн гэр хорооллуудыг дахин төлөвлөлтийн ажлыг сэлэв дэд төв шиг мөн үргэлжлүүлэхээр төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр энэ ажилтайгаа уялдуулаад бид нар газар чөлөөлтийн ажлыг нэлээд түлхүү хийхээр ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль заасны дагуу улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олох зөвшөөрлийг болвол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар богдхан хуулийн хамгаалтын захиргаа хариуцсан гүйцэтгэдэг байгаа. За дүүргийн газар зохион байгуулалтын албаны зүгээс энэ тусгай хамгаалалттай газар нутаг дээр одоо зохицуулдаг харилцаа маань өөрөө хяналт тавих. За ер нь бол газрын зөрчил энэ маань өөрөө аялал жуулчлалын бүс нутаг мөртлөө өнөөдрийн одоо бидний амьдрал дээр болохоор
орон сууцны хорооллууд бий болчихсон байгаа. Тэгэхээр орон сууцны хорооллуудын одоо нэгэнд амьдрал үүсэж байгаа учраас энэ дээр зөрчил, маргаан, одоо ая тухтай амьдрах, орц гарц гэх мэт асуудлууд үүсдэг. Энэ бүхэн дээр бид нар хяналт тавьж ажилладаг байгаа. Энэ дээрээ Богдгай уулын хамгаалтын захиргааны албан агчтай хамтраад дүүргийн ажилчтай хамтран энэ ажиллагааг хэрэгжүүлдэг байгаа. Улаанбаатар хотын одоо иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хүрээнд одоо түүцгүй байх гэж байгаа. Тийм болохоор энэ өнөөдрийн хэмжээ нь төвийн хэсэгт байгаа нийтдээ 18 түүц байгаа. Энэ 18 түүцийг өнөөдөр дүүргийн засаг даргын А398 дугаар захирамжийн хүрээнд уулах ажлыг эхлүүлж байна. За энэ байршил маань одоо хаан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр хараагуйчдын буудлын гэдэг нэртэй байгаа. За энэ түүц маань одоо өмнө нь 3 удаа шаардах өгөөд өөртөө ингээд өөртөө авнаа гэдэг ингээд юусаа авдаггүй байсан. Тэгээ шаардах хуудас мэдээллийг бол хангалттай өгсөн. Өөртөө бол уучраа аягуулсаа ойлгож байгаа. Бид нар өөртөө авчнаа л гэдэг. Тэгсээр нь ингээд 3 удаагийн нүүлгэлтнээс үлдсэн ийм түүц байгаа. Ер нь бол энэ дээр энэ авсан газрууд дээр дүүргийн төсвийн өрөнгөөр явган хүний замыг өргөн болгох, ногоон байгууламж хийх, суух талбай ингээд нэмэгдүүлэх ажлыг бол хийн. Төсөн мөнгөнд суучихсан байгаа. Их ажлын дараа хамт олноороо амрах сайхан хийсэн ажлаад үнэхийн зэрэгцээ ирээдүгөө төлөвлөн хэлэлцэн аялах бүр сайхан. Бас их ажлынхаа алжаалыг тайлна. Манай газрын албаныхан спортод илэгтэй. Өөрөөсөө шаггүй сайн тамирчид. Жил бүр албаны аварга шалгаруулах спортын тэмцээн уралдаан нь жаахан дэгслүүлж хэлэхэд дэлхийн аваргын дайтай. Энэ бол өнгөрсөн намруулсан нийслэлийн газар зохион байгуулалтын албаны урлагийн наадам. Хөлтөө хөлхөж, хөлгүй мөлхөж гэдэг шиг бүгдээрээ ирж оролцлоо. Тэдний дуу хуур, бүжиг бүгд л үндэсний онцлогийг харуулсан өвөрмөц шинжтэй. Тэр дундаа газрын алба өөрсдийн ажил мэргэжлийг хослуулсан чамгүй урлагийн мэдрэмжтэй хүмүүс гэдгийг харуулна. Бас хүүхэд залуусын дунд өөрсдийн албыг үйл ажиллагааг сурталчилсан олон арга хэмжээг зохион байгуулна. Өнөөдөр нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулан газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, газар эзэмших ашиглах эрхийг газар ашиглалтын зориултгүүрээр зураг төсөлд үндэслэн төрийн нэрийн өмнөөс баталгаажуулж бүртгэх, байрлал суурилсан төвлөрсөн мэдээлэл бүртгэх, боловсруулах, хадгалах, түгээх, нийслэлийн газрын санг бүрдүүлэн хөтлөх, төрийн үйлчилгээг тэгш шуурхай хүргэх үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна. Мега төслүүдийн хүрээнд яалтчгүй төсөл хэрэгжүүлэхийн тулд газар шаардлагатай. Газрыг чөлөөлж бэлтгэх ажил нь бол манай албаны хүлээсэн чиг үүрэгт хамааралтай ажил байдаг. За үүний хүрээнд одоо эх жилүүдэд бол метроны газар чөлөөлтийн ажлыг хийх гэж байна. Дээрээс нь туул хурдны зам, тойрог хурдны 1-2 дугаар замын ийм газар чөлөөлтийн ажлуудыг хийхээр бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. За дээрээс нь одоо яг албаныхаа чиг үүрэгт хамааралтайгаар AI технологиг бас энэ албандаа нэвтрүүлэхээр бас зорж байна. Ийм ажлуудыг хийхээр бас төлөвлөд байна. Энэхүү үйлсийн төлөө нийслэлийн газар зохион байгуулалтын алба нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулан нийслэлийн сая илүү хүмүүст хүргэж байна. Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалт, зам, гүүр талбай, дахин төлөвлөлт, орон сууцчуулт бүхэн тэдэнтэй ямар нэг сэжмээр холбоотой. Огт байхгүй байсан зах зээлийн нийгэм үеийн газрын харилцааг энэ 30 жил түн Монгол улсын нийслэлд одоо манай бидний дараачийн үе одоо залуучууд одоо зохион байгуулж байна. Нийслэлд газар зохион байгуулалтын алба байгуулагдсны 30 жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн газрыг үнэлэх үнэлэмж, газрын харилцааны төвшинг манай хамт олон өндөр түвшинд хүргэсэн байна. Нийслэлийн газрын албаны хувьд бол одоо хүн амын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотын за мөн одоо нийгмийн болон
эдийн засгийн хөгжлийн энэ одоо чиг хандлагатай холбоотой газрын харилцааны олон одоо туршлагууд гарч ирж байгаа. Тэгээ энэ бол бас бусад одоо аймаг орон нутгуудад маш их хэрэгтэй ийм одоо зүйл болдог. Тэгэхээр бол бид одоо нийслэлийн газрын албаны 30 жилийн ой болохоос гадна бас энэ газрын харилцааны салбарын хөгжил дэвшлүүл энэ нийслэлийн газрын албаны үйл ажиллагаатай бол салшгүй холбоотой гэдгийг хэлэх зүйтэй. Өөрсдийн даруухан үүрэгтэй нийслэлийн хөгжлийг үүрэн яваа нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхандаа 30 жилийн ойн мэнд хүргэе. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, үе үеийн удирдлагууд, албан хаагчдаа Монгол улсын газрын харилцааны салбарт оруулсан хувь нэмэр болон улс эх орныхоо хөгжил дэвшид оруулсан хувь нэмэрт нь одоо энэ салбарыг удирдах байгаа хүний хувьд болон хамт олонныхоо өмнөөс талархал илэрхийлж та бүхэнд 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Бүгдээрэнд нь эрүүлэн ажлын өндөр амжилтыг хүсье өрөж байна. Нийслэлийн газрын алба үүсч өгцсөний 30 жилийн ойн баярын мэндийг үе үеийн газрын албанд ажиллаж байсан газрын мэрэгчлэтнүүд болон энэ цаг үед нийслэл их хотынхоо их бүтээн байгуулалтын суурь үнд суулсан газрын одоо албаны хамт олондоо 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн 27-8 жилийн хугацаанд нийслэлийн газрын алба, нийслэлийн газрын өмч хөвчлийн ажлыг эрхлэн зохион байгуулж олон бүтээн байгуулалт явагдах одоо суурь үнд суулсан газрыг олгох ийм одоо үндсэн концепттайгаар ажиллаж ирсэн бол эдүгээс эхэлж нийслэлийн газрын алба замбраагүй олгогдсон, төлөвлөгдөөгүй олгогдсон газруудыг газар зохион байгуулалтын үндсэн дээр газрын чөлөөлтийг зах зээлийнх нь ханшаар хийж за өнөөдрийн Улаанбаатар хотын 2040 он хүртэл үүсэх ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу буцааж аж ахуй нэгж байгууллагуудад дуудлага худалдааны үндсэн дээр олгодог томоохон алба болон өргөжин тэлсэн гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 27-8 жилийн хугацаанд явж ирсэн, баримталж ирсэн концепцаасаа газрын алба бүр мөсөн татгалзаж гэр орооллыг дахин төлөвлөх нөхөн олгууртайгаар газрыг одоо цуглуулах ийм хамгийн том ажлыг эрхлэн зохион байгуулдаг ийм алба болсноороо онцлогтой гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээ нийслэлийн газрын албаны нийт хамт олондоо 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Нийслэл Улаанбаатар хотод газрын харилцааны салбар үүсэн хөгжсөний 30 жилийн ойн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Газар бол улсын үндэс. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхандаа 30 жилийн ойн мэнд хүргэе. Газар бол улсын үндэс. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхан та бүхэн Улаанбаатар хотын хөгжлийн үндэс билээ.